Өнөөдрийн бичлэг дээр сайхан химнэл сайхан амьдрал гэсэн намыг танилцуулах болно. Номын дэд гарчиг нь өөрийгөө хайрлах нь сайхан амьдралыг нээх түлхүүр юм а гэсэн дэд гарчигтай. За номын гол санаа бол өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь болоорой гэд өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь болохын тулд бид яах ёстой юм бэ тухай зааж өгсөн. Ер нь бол маш эерэг ном байгаа. Номын зохиолчийн талаар хальт танилцуулах юм бол Wex King гэдэг Instagram дээр хүмүүст урам зориг өгсөн өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь болохын тулд яах ёстой вэ гэсэн зөвлөмжүүдийг өгдөг. Энэ ном маш өгөөчтэй байсан учраас 2 юм уу 3 бичлэг болгож хувааж оруулъя гэж бодож байна. Өнөөдрийн бичлэг дээр 1-2 дугаар бүлгийн талаар ярилцах болно. За 1-р бүлэг дээр бол номын зохиолч өөрх нь амьдрал нь хэцүү байхдаа анх нууц намыг олж уншсан тухайгаа ярьдаг. Нууц ном дээр чинь бодол биелээ олно гэсэн таталцлын хувьд та юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинь таны амьдралд татагдаж бодит биелээ олно гэсэн тухай гардаг шүү дээ. За гэхдээ номын зохиолч бол анх нууц намыг олж уншаад нууц намын дагуу хэрэгжүүлээд яг амжилттай бүтсэн боловч өөрийнхөө амьдралыг ингээд том зургаар нь харсан чинь заримдаа яг бодол биелээ олцсон тохиолдол байгаа. Заримдаа бодол биелээ олоогүй тохиолдлууд гарсан байдаг. За тэгээд үүнийг гүнзгийрүүлээд ямар тохиолдол билээд ямар тохиолдол биелэхгүй байна гэдгийг судлаад үзсэн чинь ер нь бол сайхан химнэл буюу vibe та ямар мэдрэмжтэй байна. Тэр мэдрэмж чинь ер нь бол энэ бодлыг биелээ олох үгүй юу гэдгийг шийдэх юм байна гэдгээд хэлбэлцлийн хууль гэсэн зүйлийн тухай танилцуулдаг. За тэгээд 2 дугаар бүлэг дээр болохоор энэ хэлбэлцлийн хууль буюу яг ямар үед нь таны бодол биелээ олоод байгаа юм бэ? Тэр химнэл дээр нь өөрийнхөө химнэлийг хадгалах ёстой юм биш үү? Тэгвэл химнэлээ хадгалахын тулд яах ёстой юм бэ гэсэн эерэг амьдралын хим маяг, эерэг зуршлуудыг 2 дугаар бүлэг дээр нь зааж өгдөг. Өнөөдрийн бичлэг дээр энэ 2 бүлгийг дэлгэрэнгүй ярих болно. За 1-р бүлэг дээр бол түрүүний хэлсэнчлэн номын зохиолч маань анх нууц намыг олж уншсан гэсэн шүү дээ, тий? За нууц намыг олж унших үедээ болохоор номын зохиолч маань сурагч үеийнээс ангийнхнаа нэг юугаар аяллаар явахаар болдог. Тэгээ аяллаар явахаар болсон ч гэсэн өөрт нь мөнгө байхгүй. Яг тэр үедээ болохоор нууц намыг анх олж уншдаг. Тэгээд нууц ном дээр ч юм бол та юунд анхаарлаа төвлөрүүлнэ, юуны тухай бодно тэр чинь таны амьдралд бодит биелээ олно гэдэг талаар уншаад тэрийг хэрэгжүүлэхээр болдог. Тэгээд номын зохиолч маань өөрөө би яг ангийнхантайгаа гоё зугаалгаар явж гин, зугаалаар явхад надад сайхан байна гэд нууц намын зааврын дагуу төсөөлдөг байгаа. За тэгсэн чинь гинт өөрт нь шуудан ирдэг. Шуудан дээр нь болохоор танаас ингээд энэ жил бол илүү их татвар авчихсан юм шиг байна. Тэгэхээр танд татварын буцаалт олгогдож магадгүй учраас татварынхаа тайланг явуулаарай гэсэн мэйл хүлээж авдаг. Мэйл илүү шуудан чөлөөтэй хүлээж авдаг байхгүй. Тэгээд номын зохиолч нөгөө нэг амар хүүе энэ ч баг ингээд нууц ном үйлчлээд байгаа юм биш үстэй гэл тэмхүүдээ татварынхаа тайлангуудыг бүгднийг явуулдаг. За тэгээд ээжсэн чинь буцаагаад ерөөс ингээд хариу ирдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь номын зохиолч маань тэгэл дахиад нөгөө нууц намынхаа дагуу төсөөлөл би зугаалгаар явж гин, найзуудтайгаа бүгднтэй гоё зугаалгаар явж гин гэл төсөөлөл байсан боловч ер нь бол бодит биелээ олдгүй. За тэгээд нөгөө зохиолч маань баг ингээд сэтгэлээр унаад за найзуудтай юу та нар ингээд төрүүлээд яв та би явж чадахгүй юм байна гэд хэлий да гэж боддог. Тэгээд сэтгэлээр унах гад ийснэ. За ер нь ингээд гоё юм түүх амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар түүх уншиж сэтгэл санаагаа өөрөө би сайжруулъя гэд амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар түүх уншиж эхэлдэг. За тэгээд түүх уншаад сэтгэл санаа нь бүр гоё сэргээд за аяллаар явахгүйсэн ч яах вэ те гэж сэтгэл санаа сэргээд байжсэн чинь шуудангаар хариу ирдэг. За тэгсэн чинь аяллаар явхад болохоор 500 хэрэгтэй болдог байсан чинь юугаар шуудангаар ирэхдээ болохоор буцаалт нь бол 800 орж ирээд номын зохиолч маань аяллаараа явдаг байгаа. За тэгээд өөрөө яг ингээд анхны туршилтаараа аяллаар явчихсан. За гэтээ энэ ингээд түүхийг бичиж явахдаа яг ингээд нөгөө би төсөөлөл лээсэн чинь төсөөлөл маань биелээ олохгүйсэн чинь би амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар гоё ном уншаад сэтгэл санаагаа сэргээсэн гэдэг нь бас учиртай юм шиг байгаа. Ер нь бол гоё зүйлийн талаар хүсэж байгаа зүйлийн талаар бодсон ч гэсэн та өөрөө яг сэтгэл санаагаар унчих юм бол тэр чинь бодит биелэл болохгүй. Харин эсрэгээр сэтгэл санаа чинь сайхан байх юм бол бодит биелэл олно. Буюу сайхан хэмнэл гэсэн энэ санаагаа бас гаргаж өгсөн юм шиг байна. За тэгээд нөгөө нэг 800 фунт нь ирээд зугаалгаар яваад тэгээд зугаалгаар явж ирснийхаа дараа бодит амьдрал дээр өөрийнхөө яг тэгээд бодол биелээ олдог гэдэг өөрийнхөө амьдрал дээр туршсныхаа үндсэн дээр номын зохиолч маань ер нь бол таталцлын хуулийг хэрэгжүүлж эхэлдэг. Тэгээд байнга л одоо хүсэж байгаа зүйлийнхаа талаар боддог, хүсэж байгаа зүйлийнхаа талаар төсөөлдөг болдог. Тэгээд дараа нь бол бүр ингээд амьдралаа том зургаар нь харахад таталцлын хууль зарим үед нь үйлчилсэн, зарим үед нь үйлчлээгүй байдаг. За үүний дараа болохоор номын зохиолч маань Сэтг Баяж гэсэн одоо алтартай номыг уншдаг. За Сэтг Баяж номон дээр болох өдөр тутам орчныхон өдөөлтөөр дамжуулан хүлээн авдаг бодлуудын хэлбэлцэл биднийг бүтээдэг. Бодлуудын хэлбэлцэл биднийг бүтээдэг гэсэн энэ зүйлийг уншаад ер нь бол энэ таталцлын хууль яг бодит биелээ олох уу олохгүй юу гэдгийн цаана нь хэлбэлцлийн хууль байгаа юм байна. Хэлбэлцлийн хууль л ер нь яг биднийг шийддэг юм байна гэж гардаг. За энэ хэлбэлцлийн хууль гэж ярихаар жоохон хэцүү сонсогдож байгаа боловч ер нь бол бидний vibe мэдрэмжийг хэлээд байгаа. Сайхан мэдрэмж, сайхан амьдралыг бүтээнэ гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр та юу
сайхан зүйлийн талаар бодсон ч гэсэн таны мэдрэмж чинь өөрөө сөрөг юм уу эсвэл бол мэдрэмжийн хэлбэлцэл нь хэрвээ доогуур ах юм бол таны бодол бэлээ болохгүй. Харин таны хэлбэлцэл тэр мэдрэмж чинь аюу гай өндөр байх юм бол таны бодол чинь бэлээ болно гэдэг. За юу нь яг хэлбэлцлийн талаар болохоор тархиа өөрчилж амьдралаа өөрчил ном дээр илүү дэлгэрэнгүй бичсэн байдаг. За энэ ном дээр чинь нэг туршилтыг бичсэн байгаа хгүй. Хүмүүс яг ингэ бодлоороо дамжуулаад одоо шингэн усыг бол генетикийн төвшөнд генийхэн төвшөнд өөрчилж чадах уу гэдэг талаар туршилт хийсэн байдаг. 3 бүлэгт хуваадаг байхгүй. Тэгээд нэгдүгээр бүлгийнх нь хүмүүс болохоор тэр усыг яг зөвхөн ингэ боддог. Энэ усныг яг генетикийн төвшөнд генийхэн төвшөнд би өөрчлөнө гэд өөрчлөө тэгээд боддог. Зүгээр л боддог. Хоёрдугаар бүлгийн хүмүүс болохоор айгүй гой баяр хөөртэй, талархалтай, хайртай ингээ гой мэдрэмжтэй нөгөө химнэл хэлбэлцэл нь айгүй гой байдаг. Тэгээд судлаачид болохоор юу ч бодохгүй байсан ч гэсэн хэрвээ хажууд нь байгаа хүн ч юм уу тэр энергийг дамжуулж байгаа зүйл нь айгүй гой мэдрэмжтэй байгаад гой вайфтай байгаад гоё энерги цацруулах юм бол тэр нь яг генетикийн төвшөнд генийн төвшөнд өөрчлөгдөх үү гэдгийг бас туршиж үзэхийн тулд та нар юу ч бодохгүйгээр зүгээр л гоё байгаараа энийг өөрчлөн гэж бодохгүйгээр гоё байгаараа гэсэн зааврыг өгдөг. За 3 дугаар бүлэгт нь болохоор та нар энэ усыг энийг болохоор энэ шингэнийг өөрчлөн гэж зориудаар ухамсартайгаар бодох хэрэгтэй. За гэхдээ бодохдоо болохоор гоё хайр дүүрэн, талархал дүүрэн, гоё мэдрэмжтэй байхдаа үүнийг өөрчлөнө гэж бодороо гэсэн 3 багт ингээд 3 өөр заавар өгдөг. За гэхдээ судалгааны хариуг харах юм бол 3 дугаар баг буюу яг аюу гоё мэдрэмжтэй байхдаа үүнийг өөрчлөнө гэж бодсон багийн хүмүүс л усыг бүр генетикийн төвшөнд, генийхэн төвшөнд нь өөрчилсөн байдаг. Харин нөгөө 2 баг буюу зүгээр л би одоо төв царайлал тий юу ч ингээд сэтгэл санаа маань тийм гоёч биш муухайч биш та зүгээр л энийг өөрчилнө гэж бодоход бол өөрчилж чадаагүй. За 2 дугаар багч гэсэн айгүй гоё байсан ч гэсэн ухамсартайгаар энийг өөрчилнө гэж яг зориудаар бодог бол өөрчилж чадаагүй. Тэгэхээр үүгээр бол юг харуулж байна гэхээр бидний ухамсартай бодол ямар нэгэн зүйлийг өөрчлөх чадaltaй. За гэхдээ та маш гоё мэдрэмжтэй байх үед, гоё хэмнэлтэй, гоё зүйлийг бодож байх үед л таны бодол чинь хүчийг авч өөрчилж чадна гэдгийг бол судалгаагаар баталсан байдаг. За дээрэс нь энэ номны 146 дугаар хуудсан дээр одоо бидний энергийг харуулдаг. За тэгэнгүүт энэ энерги дээр нь болохоор дур тачаал, өрсөлдөөн, гимшил, ичгүүр, айдас, эргэлзээ гэсэн ийм ер нь бол уур хилэн, үзэн ядал, шүүмжлэл гэсэн ийм сөрөг мэдрэмжүүд энэ дээр бол одоо химнэл гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ ном дээр болохоор мэдрэмж долгион гэж хэлээд байгаа. Энэ сэтгэл хөдлөлүүд нь ийм сөрөг байх тусмаа ер нь бол бидний энерги, биднээс цацруулж байгаа энерги бол ийм маш одоо долгион нь хол тэгээд ийм хатуу юм би одоо квант ертөнцтэй тэр энерги ертөнцид бол юм биелүүлж чадхааргүй юм хатуу байдаг бол харин эсвэргээрээ хайр, илүү хайр, талархал гэсэн зүйлсүүд нь болохоор маш ингэж давлгаацтай, далаацтай хэлбэлцдэг. Тэгээ яг энэ далаацтай хэлбэлцэж байгаа хайр дүүрэн, талархал дүүрэн, баяртай байгаа, баяр хөөртэй байгаа энэ далаацтай хэлбэлцлийн үед та ямар нэгэн зүйлийг бодох юм бол тэр их нь бол биелэлээ шууд олно гэдэг энэ ном дээр бас хэлж өгсөн байдаг. За энэ дээр бол арай энгийнээр яг сайхан хэмнэлтэй байх юм бол бодол чинь хэмнэл гэж яриад байгаа. Тэрэн дээр бол сэтгэл хөдлөл мэдрэмж гэсэн. Тэгэхээр сайхан хэмнэлтэй байх юм бол таны бодол бэлээ олно гэд. Тэгээд нэгдүгээр бүлгийнх нь гарчиг айгу хөрхөн таталцлын хуульд цоорхоо бий. Таталцлын хуульд цоорхоо бий. Тэгээд тэр цоорхоо нь юу вэ гэхээр таталцлын хуулийн цаана бол хэлбэлцлийн хууль байдаг. Тэгэхээр дахиад хэлэхэд те сайхан vibe, сайхан мэдрэмж, сайхан сэтгэл хөдлөлтөй байж ижил таныг сайхан амьдралыг бүтээнэ. За гэхдээ зөвхөн сайхан амьдрал, сайхан мэдрэмжтэй байгаа зогсохгүй зориудаар та ухамсартайгаар яг юу бүтээмээр байгаа юм бэ? Тэр зүйлдээ бүр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэдэг. За тэгвэл 2 дугаар бүлэг дээр сайхан мэдрэмжтэй, сайхан хэмнэлтэй одоо сайхан долгион цацруулж, сайхан хэмнэлтэй байхын тулд та өдөр тутамдаа таны хэрэгжүүлэх ёстой 10 зүйлийг хэлж өгдөг. За энэ 10 зүйлийг яг амьдралынхаа хэв маяг дадал зуршил болгочих юм бол та мөнхийн одоо бүр байнга одоо сайхан байж гэж яах вэ? Гэхдээ л ерөнхийдөө бол та сайхан хэмнэлтэй байх болно. За нэгтгэх нь болохоор өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. За та хичнээн эерэг хүн байсан ч гэсэн сөрөг хүмүүстэй уулзах юм бол та сөрөг болно. Та хичнээн сөрөг хүн байсан ч гэсэн байнга эерэг хүмүүстэй уулзах юм бол та аажимдаа эерэг хүн болно. Тийм учраас та өөрөө сайхан хэмнэлийг, сайхан vibe-ийг өөрөөсөө цацруулахыг хүсэж байгаа учраас өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл гэсэн байна. Энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил ном дээр ч гэсэн хэлсэн байдаг. Хүн гэдэг бол ерөөсөө энергиэс бүтдэг. Танаас хэрэг хүн юунаас бүтдэг вэ гэж асуух юм бол бид нар бол гар хөлийн толгой гэдс ч юм ингээл энэ зүйлсээс хүн бүтдэг гэж хэлнэ штэ тий. Тэгсэн чинь энэ ном дээр болохоор хүн бол энергиэс бүтдэг. За дээрэс нь бидний энэ нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж байгаа энэ пиццэг бий болвол яг хүн гэд үзэх юм бол 0
0 бараг 10,000-ны 1% эзлэхээр 1% ч эзэлж чадхааргүй. Бид нар бол бүр маш том энерги тэрний нүдэнд харагдаж байгаа хэсэг бол бараг 0 10,000-ны 1 гэх хэмжээний жижигхэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол таны одоо ингээд нүдэнд харагдаж байгаа энэ биес чинь хэд дахин бүр маш том энерги та цацруулж байгаа. Тэр энерги бол та юм а гэж ааш тий. Тэгэх юм бол өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл гэдэг чинь тэр маш том энерги байна гэдэг чинь таны хажууд нэг хүн ирээс суух юм бол та хоёрын энерги бол шууд солилцолд орж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл гэхээр та хүссэн хүсээгүй та хичнээн сахилга баттай хүмүүсийн нөлөөнд автдаггүй хүн байсан ч гэсэн та энергийн сүлбэлцээрээ хинтээ уулзсан тэр хүнтэйгээ адилхан болно гэсэн байна. Тэгэхээр хамгийн түрүүнд та өөрөө сайхан хэмнэлтэд эерэг болохын тулд өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлээ гэсэн байна. За хоёр дахь нь болохоор биеийн хилэмжээ өөрчил. За маш олон судалгаа байдаг шүү дээ тий. Зүгээр инээж байгаа юм шиг уруулаа дээшээ өргөхөд л дотроос ад жаргалын гормон ялгардаг. Та өөрөө инээсэн юм шиг дүргсэхэд л таны бие бол тэрийг инээж гинэ баяртай зүйл тохиолдсон байна гэж бодоод баярын гормон ялгаруулдаг гэдэг тий. Эсвэргээрээ зүгээр ингээд хатар хөмсгөө хатруулах ч юм уу ууралж байгаа царай гаргах юм бол би чинь бас ууралж байгаа юм байна гэж таныг андуураад дотроос ч ууралхад төрдөг тэр хариу үйлдэлүүдийг үзүүлдэг гэдэг. Тийм учраас биеийн хилэмжээ өөрчил. Тэгээ биеийн хилэмжээ өөрчлөхөд болохоор дотроо та өөрөөс асуух хэрэгтэй гинэ. Бүх ажил нь бүтэмжтэй байгаа. Яг өөрийнх нь амьдралын сансныхаа дагуу явж байгаа ад жаргалтай хүн биеэ яаж авч явах вэ? Тэр хүний мөрөн тэнгэр байх уу эсвэл мөрөн унжгаар байх уу? Тэр хүний хоолойны өнгөд гой цоглог байх уу эсвэл жоохон намуу байх уу? Өөрийнх нь амьдралынх нь бүх юм бүтэмжтэй байгаа хүн биеэ яаж авч явах вэ гэж асуугаад яг тэр дүрдээ ороороо. Тэгээд хэсэг дүрдээ орох юм бол хүн бол зуршлын амьтан учраас тэр чинь яг таны биеийн хилэмж болчихно. Тэгээд таны яг биеийн хилэмж чинь тэгээд баяр хөөртэй байдаг биеийн хилэмж чинь хэрвээ таны зуршил олчих юм бол биеийн хилэмжээ дагаад нөгөө сайхан хэмнэл, сайхан мэдрэмж чинь таны дотроос ундран гарах болно гэсэн байна. За гурав дахь нь хэсэг завсарлаг ав. За ер нь бол одоо ингээл чимээ шугаатай энэ ертөнцийн талаарх энэ мэдээллүүдийг бүгднийг аваад авах юм бол та ерөөсөө сайхан хэмнэлтэй байж чадахгүй. Тийм учраас хаяа ертөнцөөс тусгаарлагдсаар та өөрийгөө сэргэн шинтгэх боломжтой. Тийм учраас хаяа зориудаар өөрөө хэсэг завсарлаг авч тий одоо мэдээллийн мацаг ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг хийж байх хэрэгтэй гэсэн байна. За дөрөвдөх нь болохоор хүсэл тэмүүллээ ол. Хүсэл тэмүүллээ ол гэдэг нь та яг мөрөөдлөө олчихсан бол таны мөрөөдөлтэй холбоотой ном зохиол унших ч юм уу одоо бичлэг үзэх ч юм уу тий байнга өөрийгөө хүсэл тэмүүллээ дахиж ноцоож авах хэрэгтэй гэсэн байна. Жишээ нь одоо та олимпийн авраг болохыг хүсдэг бол олимпийн авраг болсон хүмүүсийн түүхийг унших ч юм уу тэр хүмүүсийн ярилцлагыг үзэх ч юм уу тий байнга өөрийнхөө хүсэл тэмүүллийг боломжтой гэдгийг өөртөө сануулж сэргээж авах хэрэгтэй. За тав дахь нь болохоор хов жив драмнаас хол бай. Ер нь бол хов жив сөрөг зүйлийг ярина гэдэг нь одоо та нэг хүнийг мууллаа гэхэд тэр хүнийг муулж байгаа боловч тэр таны амнаас гарч байгаа муу үг бол танд л эргээд нөлөөлөн таны амнаас гарч байгаа үгийг таны жих хамгийн түрүүнд сонсдог. Тийм учраас хов жив ярих одоо тийм элдв одоо хов жив драманд оролцох нь бол ер нь бол таны энергийг л боснуулж байгаа болохоос биш таны муулаад байгаа тэр хүний энергит нь ямар ч хамааралгүй. Тийм учраас хов жив драмнаас өөрийнхөө төлөө хол бай гэж зөвлөсөн байна. За 6 дахь нь болохоор шим тижэл болон усаа ялхан ангил. Та юу хэрэглэн тэр зүйл таныг хэрэглэнэ. Та юу хэрэглэн тэр зүйл чи эргээ таныг хэрэглэн. Та ямар хоол хэрэгээ идэж тэр хоол чин буцаага таныг хэрэглэн. Яагаад хэрэглэн гэж хэлж байгаа вэ гэхээр та аман дотроо оруулсан хоолоо буцаага биеэсээ гадагшлуулахын тулд бол энерги зарж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэрвээ сайн хоол шин тижээлтэй сайн хоолыг идэх юм бол тэр шин тижээлтэй хоолынхон шин тижээлийг нь та өөрөө энергийг нь аваад тэр энергийнхаа дагуу амьдрах болно. Харин эсвэргээрээ та муу хоол идчих юм бол тэр муу хоолноос шин тижээл энерги авч чадахгүй. Бүр эсвэргээрээ та өөрт байгаа энергиэрээ тэр хоолыгоо биесээ гадагшлуулахын тулд зарах болно. Тийм учраас та юу хэрэглэн тэр зүйл чинь таныг хэрэглэн. Тэгэхээр та өөрөө өөрт чинь энерги өгөх зүйлсүүдийг идчихэж та энергийг нь аваад ажиллана. Эсвэргээрээ таны одоо ямар ч танд энерги өгөхөөргүй хоол оруулах юм бол та өөртөө байгаа энерги буцаад бүр тэр хоол тижээлээ гаргахтаа зарцуулна. Тийм учраас аль болохоор өндөр хэмнэлттэй амьд хоол гэж одоо түүхийн ногоо ч юм уу тэр хоол одоо шарж бүр их олон удаа болгох тусам ер нь бол хоолны шин тижээл алга болоод бүр үхээд ингэж аштай тийм. Тэгэх юм бол үхсэн хоолыг та биедээ оруулах юм бол тэр үхсэн хоолыг гадагшлуулах гэж 80 юм болно шүү дээ тийм. Бүр өөртөө байгаа бүх энерги зарцуулах болно. Тийм учраас аль болохоор одоо энэ ном дэр чинь ингээд юу хоол хүнсийг бол 4 ангилсан байгаа байхгүй юу. Эхний бүлэгт яг амьд хоол гэдэг дээр болохоор жимс, түүхийн хүнсний ногоо, бүхэл үр
Тэгээд айн самар, наран цэцгийн үр, шар буурцаг, наргил модны самар гих мэтчлэнгээр яг нэг самар яг болгоогүй жимс, түүхийн хүнсний ногоо гих мэтчлэн эднэр бол маш өндөр хэлбэлцэлтэй яг амьд хоол гэсэн үг тий. А хоёр дахь нь болохоор чангасан хүнсний ногоо, сүү, цүцгий, өндөг, болгосон загас, газрын самар, чихрийн дарс гих мэтчлэнгээр эдгээр зүйл нь болохоор хоёрдугаарт орохоор яг бүр тийм амьд хүнсний бүтээгдэхүүн биш ч гэсэн танд бол энерги өгч чадхаар хоёрдугаар зэрэгт орно. За гуравдугаар зэрэгт нь болохоор одоо маш бага хэлбэлцэлтэй. Бараг хэлбэлцэл байхгүй ч гэсэн ерөөхдөө бол бага хэлбэлцэлтэй зүйлсд нь болохоор чансан мах, зайц, кофе, цай, шоколад, жимсний чанал, боловсруулсан бяцлаг, цагаан талах эдгээр нь болохоор одоо бага хэлбэлцэлтэй хоол юм байна. За бүр огт хэлбэлцэлгүй хоол. Огт хэлбэлцэлгүй хоол гэж үхцээ хоол гэсэн үг шүү дээ тий. Таны биеийн дотор ороод танд ямар ч шимт хижээл өгөхгүй хэрнээ та байгаа бүх энерги тэр хоолыг гаргахтаа зарцуулна гэсэн үг. За энэ дөрөв дэх огт хэлбэлцэлгүй хоол нь болохоор нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд, спиртийн төрлийн ундаанууд, нунтаг элсэн чихэр, цайруулсан гурил гэх эдгээр зүйлсүүд бол огтоосоо таны биед ямар ч шимт хижээл өгөхгүй хэрнээ таны байгаа бүх энергийг энэ хоолыг та гаргахтаа буцаагаад зарцуулдаг байх нэ. За долоотх нь талархлаа илэрхийлгээд. Ер нь бол талархал бол хамгийн сэтгэл санаа, хүний сэтгэл санааг өөрөвдөг сайхан зүйл гэдгийг бол батлаад байгаа шүү дээ. Тэгээ сэтгэл готролд орж байгаа ер нь сэтгэл санаагаар хэцүү байгаа хүмүүс ч гэсэн өдөр тутамдаа талархлаа биччихье гэж зөвлөдөг. Яагаад гэвэл бидний тархичин бол тархинаасаа та юу асуун тэр зүйлдээ бидний тархичин төвлөрдөн шүү дээ. Тэгэхээр та талархлаа бичнэ гэдэг чинь тархинаасаа би юунд талархах вэ гэдгийг асууж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та талархлаа бичгэд тархи маань миний амьдрал талархах зүйл юу байна гэдгийг хайгаад эхэлдэг. Тэгээд хэдэн 7 хоног ч юм уу та талархлын зүйл бичээд эхлэх юм бол тэрнээс цааш бол өөрөө автоматар миний амьдрал талархах зүйл юу байна гэдгийг тархи маань хайдаг болдог. Тэгэхээр энийг бол өдөр тутмынхаа зуршил болгоорой гэсэн байна. Долоотх нь. За тэрний дараа бол сэтгэл хөдлөлөө ажиглал гэсэн. 8 дахь нь болохоор сэтгэл хөдлөлөө ажиглал. Сэтгэл хөдлөлөө ажиглал гэдэг нь биднийг ноёлох бодлууд сэтгэл санааны төлөвт хүчнээ нөлөөлдөг. Биднийг ноёлох бодлууд гэхээр ноёлох бодол гэдэг чинь байнга боддог бодол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны төлөв дээр ч гэсэн одоо энэ ном дээр ч гэсэн хэлдэг гол сэтгэл хөдлөл гэж зүйл байдаг гэд зарим хүмүүс жишээ нь одоо ингээд байнга ууралдаг хүн байхад байнга талархдаг, байнга баярлдаг хүн байдаг. Аль эсвэл бол юу яадаг хүмүүс байдаг. Байнга одоо сэтгэлээр ундаг, эсвэл байнга санаа зовдог ч юм уу тий. Тэгэхээр гол сэтгэл хөдлөл гэж зүйл байдаг. Тэгэхээр энэ ном дээр болохоор гол сэтгэл хөдлөл гэсэн энэ ном дээр ноёлох бодлууд гэсэн байна л да. Тэгэхээр та яг өдөр тутамдаа юуны талаар маш их боддог вэ? Байнга санаа зовсон зүйлийн талаар боддог уу? Байнга сөрөг зүйлийн талаар боддог уу? Байнга талархсан зүйлийн талаар боддог уу? Тэрийг ажиглах хэрэгтэй. Гол бодлуудаа ажиглах, таныг яг ноёлоод байгаа гол бодлоо ажиглаж олох хэрэгтэй гэдэг. За энэ дээр болохоор гол сэтгэл хөдлөл буюу та яг ямар сэтгэл хөдлөл бүр таны гол сэтгэл хөдлөл вэ? Та байнга ууртай байдаг уу? Эсвэл байнга нэг зүйлэнд санаа зовоод идэг үү? Тэр гол сэтгэл хөдлөл, гол бодол гэдэг зүйл чинь бүр зуршил болчихсон байгаа. Тэгэхээр бодлын зуршил гэж зүйл байдаг, сэтгэл хөдлөлийн зуршил гэж зүйл байдаг. Яг биеийн зуршилтайгаа адилхан. Одоо өдөр болгон баруун гараараа шүдэ угаадаг хүн гинт зүүн гараараа шүдэ угаадаг болоход хэцүүтэй адилхан. Та өдөр болгон байнга санаа зовдог байсан бол өдөр болгон гинт талархдаг болоход хэцүү. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл гэдэг зүйл ч гэсэн бодол ч гэсэн бүгдээр яг адилхан зуршил. Зуршлынхаа дагуу бодоод идэг, зуршлынхаа дагуу мэдрээд идэг. Жишээ нь одоо байнга санаа зовдог зуршилтай хүн байлаа гэхэд санаа зовх зүйл болоогүй байх чинь л өөрөө санаа зовоод идэг. Байнга айдаг зуршилтай хүн бол амар юм болоогүй асан ч гэсэн байнга айгаад идэг. Нөгөө зуршлынхаа дагуу тэр мэдрэмжээ дахин мэдрээд идэг. Тэгэхээр яг та өөрөө яг зуршлынхаа дагуу өөрөө анзааралгүйгээр яг ямар бодлыг бүр тавтамжтайгаар байнга бодоод ийна гэдгийг ажиглах хэрэгтэй. За мэдрэмжээ ч гэсэн тий та өөрөө яг ухамсаргүйгээр зуршил гэдэг чинь ухамсаргүйгээр үйлдэгддэг шүү дээ тий. Тэгэхээр яг та ухамсаргүйгээр ямар сэтгэл хөдлөл, ямар мэдрэмж танаас ухамсаргүйгээр зуршлыг чинь дагуу гараад ийна. Түүнийгээ ажиглаж олох хэрэгтэй. За үүний дараа болохоор 9 дахь нь болохоор одоо цагийн ойлголт гэдэг одоо цаг дээр амьдрах хэрэгтэй. Бид нэр амьдралынхаа ихэнх цагийг өнгөрсөндөө одоо харамсаж, аль эсвэл ирээдүйдээ санаа зовж бид нэр амьдралынхаа ихэнх цагийг хүрдэг гэдэг шүү дээ тий. Учраас яг гоё байхын тулд одоо цаг дээрээ төвлөрөх хэрэгтэй. Одоо та юу хийж байна? Одоо ном уншиж байгаа бол тэр номдоо бүр автаад тэр номон дээр гарч байгаа зүйлсүүдийг гоё мэдрээд одоо цаг дээрээ төвлөрөх хэрэгтэй. Ер нь бол ингэж яг тэр гоё хэмнэлийг үүсгэхийн тулд одоо цаг дээрээ заавал төвлөрөх хэрэгтэй гэсэн байна. За дээрэс нь би бас нэг одоо цагийн хүч гэдэг гоё номыг авчихсан байгаа. Тэгээ тэр номыг бас удахгүй бичлэг болгон оруулнаа. За 10 дахь нь болохоор бясалгал.
За бясалгал гэдэг нь болохоор ер нь бол өөрийгөө ажиглах уу гэж хэлж байгаа шүү дээ тий. Бясалгал гэхээр ингээд суугаад ах биш сууж ах явцсан бол өөрийгөө ажиглаж байгаа шүү дээ тий. Нөгөө бид нар чинь хүн гэдэг чинь ухамсаргүйгээр нөгөө зуршлынхаа дагуу үйлддэг учраас би яг ухамсаргүйгээр яг юуны талаар байнга бодоод юм. Би яг юуг мэдрээд байна гэдэг өөрийгөө анзаарахын тулд анзаарчих юм бол өөрчилж чаддсан шүү дээ тий. Хин нэгэн хүн хажуу талаас чи байнга ууртай ах юм ба гэж хэллээ. Хин нэгэн хүн чи байнга санаа зовж явах юм ба гэж хэллээ. Гэхдээ тэр хүн өөрийгөө тэрийг анзаарахгүй өөрөө хүлээн зөвшөөрөх бол өөрчлөгдөх боломжгүй шүү дээ тий. Тийм учраас бясалгал хийгээрэй гэж бас зөвлөсөн байлээ. Бясалгал хийснээрээ та яг зуршлаараа яг юуны талаар боддог вэ? Зуршлаараа яг та одоо ямар мэдрэмжтэй байдаг вэ гэсэн тэр өөрийгөө ажиглаж олж өөрчлөхийн тулд бясалгал хийхийг бас санал болгосон байна. За өнөөдрийн бичлэг дээр тэгэхээр таталцлын хууль буюу бодол биелэлээ олно. За гэхдээ бодол биелэлээ олохдоо та сайхан мэдрэмжтэй гой зүйлийн талаар мэдэрч таны мэдрэмж чинь өөрөө vibe чинь гой байгаа тохиолдолд таны бодол биелэлээ олно. Тэгэхээр тэр гой мэдрэмжтэй байхын тулд таны баримтлах өдөр тутамдаа баримтлах ёстой 10 зарчмыг сайхан хэмнээ сайхан амьдрал ном дээр үндэслээд танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ энэ номын 3 4-р бүлгийн талаар ярилцах болно. Дараагийн бичлэгээрээ уулзъя баяртай.